Аг далантай, бэрүү булчинтай, онд минь тарган тавтай орвоо. Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн нэмэлцэг нэвтрүүлгийн эхний дугаараа та бүхэнд хүргэж байна. Сар шинийн баярын өдрүүдэд бид гайхалтай нэгэн багийг, ганган нэг тоглогчийг үндэсний дээдлигээс үдэн гаргалаа. Ингээд шинэ дугаартаа ханцуу шамлан орцгоё. Нэмэлцэг нэвтрүүлэг энэ дугаартаа ховч шонхрууд болон бишрэлт металл багуудын тоглолтыг онцолж байна. Энэ тоглолтын өмнө шонхрууд хэдийн плей-оффын байраа баталгаажуулаад байсан бол металл ялагдл хүлээсэн тохиолдолд үндэсний дээдлигээс шууд унах нь ойлгомжтой болох байсан юм. Тиймдээ ч чухал хариуцлагатай тоглолтод металлын фэнүүд олноор тоглолтоо үзэж багаа дэмжихээр иржээ. Гэсэн ч лигийн 3 удаагийн дэд аваргуудын эсрэг шинээр дэвшин гарч ирсэн шонхрууд хурдтай довтлогоо хүчтэй хамгаалалтаар гинтийн бэлэг барьлаа. Металл эхний үед 14, 2 дугаар үед 15, 3 дугаар үед 11 оноо авсан бол 3 дугаар үеийн төгсгөлд шонхрууд хэдийн 12 онооны тэргүүллийг олж аваад байлаа. 4 дугаар үед металл 19 оноо цуглуулсан ч энэ нь хангалттай байсангүй 59-69 харьцаатай ялагламсаж үндэсний дээдлигийн сүүлийн бүжгээ ийлээ. Энэ тоглолтод шонхруудаас Ралирос 20, Батхуйг 11 оноо авсан бол металлаас маргад бүх тоглогчдыг 25 оноогоор тэргүүлээд зогсохгүй 9 самбар 4 оновчтой дамжуулалттай тоглолтыг дуусгасан байна. Плей-офф шалгарах боломжгүй болсон төдийгүй эм хөгжлийн лиг рүү шууд унах нь ойлгомжтой болсон металл болон багийн фэнүүдэд нийт сагсан бөмбөг сонирхогчдын нэрийн өмнөөс гайхалтай соёл, гайхалтай тоглолтуудыг бидэнд бэлгэлсэнд талархал илэрхийлье. За яг өнөөдөр энэ тоглолтыг оролцуулахгүйгээр плей-офф эхэлсэн бол Knights цогтой BC Knights цогт ихний шидэнд хавч анхрууд таарах байсан. Гэхдээ одоо хоёр тоглолтоос нь хамаарч өрсөлдөгчийн шийдэгдэх болно. Эхний довтлогоог За нүүрийн шугамаас инхтур бөмбөг тоглолтод оролцуулсан инх амар завшин дээр суулгацсан олын зай шидэлтэй амжилттай болсон. тоглогч тэр даацах нь харъя. Ярос дундын зай шидэлтэй амжилттай болсон. Багийнхаа эхний оног авсан. Нэг хамгаалчуул аргалаа явуулчихна. Довтлогоо оногтой болсон. За Мардивд бол өөрөө хуурттай, залуу, тесрэлттэй маш олон байна. Маргад. За сүндээ яваад орсон. Богтой контактлсан. Чойжин сүрэнгээ маргад нэмэлтийн шидэлтэйг үүсгэхээр болжээ. Рост бөмбөгөхгүй чадахгүй байгаа. Зогтын отон жаргал 3 онооны шийдэлт нь оногтой болсон. За түрүүний асуултын хариултыг бид хүн мэдлээ, ортлон шидлээ. Болсонгүй инх амар дахиад зүсэд орсон. Маш гоё үеийн ажиллагааг үзүүлсэн. Солгоо төгсгөл мэдрэмжтэй болсон байгаа. Зөрөөд орсон довтлогоо оногч 2 боломжийг үүсгээд 2 оноо нуурал фейл авлаа. Буцаа хурдан довтлогоонд Батуйг өөргсөн довтлогоо оногчтой 2 оноо. Довтлооны цаг дуусч байгаа. Зол жаргал. За өндөр хамгаалагчдын эсрэг их гой далсан довтлогоо амжилттай. Үр нөлөө багасгах гэсэн үг. Шүүл уурсан голдендинг дамжуулалт маргад дээр ирсэн. За голд эрдэнэлээ байсан. Гэтэ өөрөө нэг займчаад их гой зай үсгэсэн. 3 он шидэлт амжилттай. За хан довтлоороос Батуйг бөмбөгийг хацгуулаа баруунда яваад орсон. Азагийн Батуйг. Багийнхаа 16 Өсгөр хөргсөн довтлогоо оногтой болсон 2 оноо. Нэг тэмүүлэн Эрдэнэлээ 3 онооны шийдэлт нь оногтой болсон. Туршлагатай тоглогч. Уран гадаа зогсон. Пэл ирнэ. Доор зай гарна. Өсгөр маш өндөр байлаас довтлогоо оногтой болгож чадсан. Сланы нөгөө талаар дайраад явсан. Батуйг дундын зай шийдэлт нь оногчгүй. 2 дахь боломжийг үүсгэж чадсан. Довтлогоо оногчгүй 3 дахь боломжоор 2 оноо явсан. Мартин дамжуулалтаар Бен Стивенс бөмбөг алдлаа. Лайнд буруу залт болжээ. Бөмбөөр алгасан. Инх амар шидэлтэн дээр суусууд гарсан 3 оноо шидэлтэн амжилттай болсноор тоглолтын зүлсэн. Босоод ирсэн. Довтлогоо оногтой болсон. Яалч үзээ гарчлаа. Энэ үед бишрэлт металл Инх амар сууларцсан да хамгаалт бол хоцорсон. Ийм том цаг юу гэж алдах вэ? Тэр ороод оноо авчаад байгаа да. За их гоё хараатай дамжуулалтыг гаргасан отгон жаргал завчин дээрээс 3 он шидэлтэн амжилттай. Дамжуулт. За энэ тэр гоё өгцөн довтлогоо алдсан. 2 тогломжийг үүсгээд 2 оноог төвлөр авч чадсан. За бөмбөгийг явсан довтлогоо оногтой болсон. Маш өндөр байлаас оноог авлаа. За контакттэй маргаад за хөлтөөрөө ажиллаад системс түлдээсэн хөөргөд явуулсан довтлогоо амжилттай. Ready was баруунтаа 3 онооны шийдэлт нь оногтой болсон. За шидэлтийг тооцсонгүй өөрт нь довтлогооны ялдаа.
Маш ол зайнаас 3 онооны шийдэлт нь оногч болсон. За доороо Норвег Пэл 2-1 авлаа. Үйлээс маргатын хувьд өөрөө дайрчих гээд идэв шүү. За маш өндөр самбар мэдрэмжтэй байлаа. Пелийн гарыг хүсээ өрсөлдөө гэж сонирхолтой байгаа. Түүнээс гадна одоо дээшээ гарч ирэх хөгжлийн лигийн плей-оффын тоглолт Рейли Росс баруун давжроо дотгон жаргал руу гаргасан одын зай шидэлтэн амжилттай болсон. За маргад бөмбөг дуудаад давсан 12 онооны зөрүүтэй тоглолт. Маргад гар давуулаад дундын зай шидэлт амжилттай болсон. Италийн тоглолт тийм довтлооны гол үзүүлэлтүүдийг харуулж байна. Довтлооны бага байгаа байна. Дундын зэн довтлоо оногтой болсон 2 оноо. Одоо их хэцүү довтлоонуудыг хийгээд зөрүүд металл боломж үүсэх хിവэр түүнийг нь чойж сөрөнгө маргад. Заславаад Рейли Российн шийдэлт нь оногтой болсон. 3 оноо, хувийн 20 оноо. Довтлоо оногтой болсон. Пок 2 оноо авлаа. Бүгд буцаад хурдан довтлоо шилжсэн. Батуйг түрүүнийг алдсан. Энэ удаад довтлоо оногтой болгосон. Багийн 59 Батуйг контакттай дайраад орсон Азигийн Батуйг. За энэ хамрын эсрэг. Сачир давуулж өгсөн их тэмүүлэн завчин дээрээ сул явуулсан 3 он шидэлт амжилттай. Бөмбөг эсрэг багийн бүс рүү орж ирсэн. Маргад Поки эсрэг ямар гоё хөдөлгөөн байж чойж сөрөнгө маргад. За ховын ур чадвар ямар Өсгөр алхалт игээд явсан довтлооно чүү нэмээд Пок 2 оноо авсан. За ингээд барай дуусах юм аа үзэгчтэй. Бишрэлт металл баг. Улирлын хамгийн сүүлийн тоглолт ийслээ. Сүүлийн 3 жилийн финалист баг, үндэсний дээдлэгт финалж байсан баг. Энэ улирлийн эхлэлээс хойш л бүх зүйл их таарав байсан. Голт амжилтаа алдсан. За уг нь маргадыг нэгтгэсэн. Сэн боловч тусыг хис боллоо. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаарын онцлог тоглогчор бид мөн л энэ улирлын сүүлийн бүжгээд эгэлсэн Рокодыг нэрлэж байна. Тийм ээ. Энэ бол Сэлэнг Боднос багийн тоглогч Ахмад Гилберт. Түүний хувьд өнгөрсөн улирал Демаркес Казансын хамт плей-оффын шатанд тоглож байсан бол энэ удаад Казансын суудлыг чөлөөлөн үндэсний дээдлигийн сүүлийн тоглолтод оролцлоо. Ахмадын сүүлийн тоглолт Монголианс багийн эсрэг тохиоход лигийн Рокод 39 оноо 11 самбар 3 дамжуулалттай тоглолтыг дуусгалаа. Одоо та бүхнийг Сэлэнг Боднос багийн тоглогч Ахмад Гилберттэй уулзуулаад байна. За өнөөдрийн хувьд Ахмад Гилберт хамгийн сүүлийн одоо тоглолтоо хийсэн байгаа ингээд хэдүүл хамтдаа ярилцгаая. Congratulations. Ялалт байгуулсанд баяр хүргэе. Та өнөөдөр 39 оноо авлаа. Гайхалтай байлаа. Өнөөдрийн болон энэ улирлын сэтгэлдээсээ хаваалцаач. 39 оноо авлаа, сэтгэлээр байна. Устцлаа. За үзүүлэлт нь мэдэх нь харагдж байна. 11 оноо 2 дамжуулалт. 36 за Гайхалтай улирал байлаа. Багтаага цагийг сайхан өнгөрүүллээ. Зүрхний гүнээс багтаа плей-оффын шатанд нь томоос том амжилтыг хүсмээр байна. Тэдний төлөө өдөр бүр залбирах болно. Бага товчхон тодорхойлооч гэвэл юу гэх вэ? Би залуустаа үнэхээр их хайртай. Бид үнэхээр нэг баг болж чадсан. Хэлэх үггүй болгодог тийм л хүмүүс шүү дээ. Энэ залуустай хамт 2 жил хамт байлаа. Үнэхээр их санах баха. Тэднийг авраг аваасаа л гэж хүсэж байна. Үүнийг л хамгийн их хүсэж байна да. Одоо бол тэдний хамгийн том фэн нь байх болно. Фэнүүдтэй хэлэх үг байна уу? Мэдээж тэдэнд бүгдд нь хайртай, биднийг үргэлж дэмжиж байдаг гайхалтай олон дэмжигчдтэй. Тэд ч бас аврагын баярыг хамтдаа тэмдэглэж хуваалцна гэж найдаж байна. Учир нь тэд үүнийг хүртэх хэрэгтэй. Өнгөрсөн 7 хоногт хэн юу ярив? Хамтдаа хуваалцгаая.
За багийн хувьд бас маш чухал тоглолтын одоо хожлыг авч чадлаа. Өнөөдрийн тоглолт хэр хүн тоглолт болов? Өнөөдрийн тоглолт ер нь бол маш хүн тоглолт боллоо. Хамгаалтанд ер нь бол хамгаалт зөнхөлсөн тоглолт боллоо. Тэгээд маш хүчтэй контакттай л ер нь тоглолт болж өнгөрлөө. Хойш байгуулсандаа баяртай байна. Ховчонхрууд багийн хувьд сүүлийн 5 тоглолтоос 4-д нь хожигдламсаад байсан. Тэр үед ер нь багаараа юу ярилцжээ. Одоо плей-офф гэхэд ганцхан тоглолт үлдсэн байна. Яг энэ хожлоо эргэж хадгалж үлдэхийн тулд багт илүү юу хэрэгтэй гэж харж байна? Бидэдийн саяны 4 хожид ер нь бидэд маш их сургамж болсон байх. Тэгээ плей-оффод саяны 4 хожигдлынхоо хор шараар илүү хүчтэй өрсөлдөөнийг үзүүлнэ л гэж бодож байгаа. Өөрөө чи хувьдаа 23 оноог авч Монгол тоглогчдыг оноогоор тэргүүлээ. Өнөөдрийн сэтгэл нэр. За ямар ч гэсэн хөлгүүд баг хожсондоо баяртай байна. Бид нар өмнөх 2 тоглолтын дээр хожигдсан байсан. Тэгээд бас удирлаа хожлоор дуусгая. Тэгээд ерөнхийдөө энэ тоглолтод бол маш их ач холбогдол өгж бэлдэж орж ирсэн байна. Өмнөх тоглолт дээр бас яг модон могоо жилийн хувьд хожлоор төгсгөж бас гал морин жилийн бас хожлоор эхлүүлээ маш гайхалтай тоглолт байлаа. Эсрэг баг тоглосон Асын улгууд багийн хувьд бас маш хүчтэй одоо баг шүү дээ. Энэ одоо яг хэрэгцсэн тактик юу байв? За ямар ч гэсэн Асын улгууд баг маань бас нэг импорт тоглож шаа. Миллер өнөөдрийн тоглолтод оролцсонгүй бас тэгээд ерөнхийдөө бид нэр Асын улгууд багийн эсрэг хамгаалъя гэж орж ирсэн. За хамгаалтаас довтлогоо гэдэг ерөнхийдөө сайн хамгаалт хийх юм бол довтлогоо цаашдаа асуудал болоо явждаг. Тэгээд ямар ч тэр маань бас хэрэгжлээ л гэж харж байна. Улирлын бүр маш чухал тоглолтыг авлаа. Өнөөдрийн сэтгэл хэрэг нь бас инх амрын хувьд бол өнөөдрийн тоглолтод улирлын хамгийн өндөр оноо авалтай байлаа. Мэдээж маш чухал тоглолт ер нь лигтээ үлдэхгүй юу тухай яригдах тоглолт. Мэдээж ямар ч гэсэн олон хожигдлын араас хоцсондоо ямар ч гэсэн маш их баяртай байна. Өнөөдрийн тоглолтод багаараа ер нь юу ярилцаж гарч ирв бас яг сүүлийн үе дээр оноо нэлээ ойрхон байхад амрын одоо яг сэтгэл зүрхэн яг юу бодогч яаж тоглоё гэж бодов? Бид нар багаараа ер нь бол сайн хүчтэй тоглоё. Сүүлийн 2 тоглолтоо ер нь хоёуланг нь хожмоор байна гэж. Тэгэл хүчтэй тоглохоор л ер нь шийдсэн дээр багаараа сайн хамгаалаад багтаа ер нь хамгаалж самраас бөмбөг авч өгч ер нь туслах гэж гарч ирсэн. Баярлалаа. Өнөөдрөөс металл багийг хөгжөөнд дэмжихээр ирсэн одоо үзэгчд нь маш их ирсэн байна. Үзэгч хөгжөөнд дэмжигчдэд дандаа үг хэлээ. Бишрэлт металл багийг дэмждэг хөгжөөнд дэмжигчтэй байнга ирж ингээд дэмждэгт маш их баярдаг шүү. Цаашдаа ч гэсэн дэмжээрэй гэж хэлье. Аав ээжтэй ч гэсэн хайртай шүү гэж хэлье. Бүх тоглогчдыг оноогоор тэргүүллээ. Өнөөдрийн сэтгэл хэрэг. Мэдээж хэрэг манайх одоо плей-оффын тоглолтод бэлдэж байгаа. Тэгээд магас бэлтгэмтлийн улмаас бас нэг 8 л байгаа. Тэгээд бүгдээрээ талбай дээр хичээж бие нэгээ нөхөж гарч ирэх гэсэн. Тэгээд ямар ч байсан өөрийгөө бас биелүүлээ гэж бодож байна. Битүүний өдөр бол бас ер нь нэгдлийн өдөр байдаг шүү дээ. Тэгээ ер нь багаараа хэр ер нь нэгдэлтэй бай. Мөн дээрээс нь сүүлийн үеүүдэд бас маш цөөхөн тоглогчтойгоор тоглож байгаа. Тал дээр. Тэгээ мэдээж хэрэг уус ийм нэгдэл байхгүй багаас болцсон. Тэгээд бас ийм нэгдлийн төлөө манай баг хичээж байгаа. Тэгээд аль болохоор бид нар багаар хөлтөд байгаа. Тэгээд бас сагсуун хөгжөөнд дэмжигч бас фэнүүд бас сайхан шинэлэрээ сар шинийн мэд өгье. Одоо хэрэг тоглолтод сэлэн плей-оффт ер нь сэлэн бодонс багтаа таарахаар болсон маа шүү дээ. Ер нь бага ер нь хэр судалж байгаа вэ? Дараачийн импорт тоглогч дээр ер нь судалгаа хийсэн байгаа юу? Тэгээ мэдээж хэрэг манайх одоо нэг импорт тоглогч нэр авах байгаа. Тэгээд тэр тоглогчдод судалгаа хийж байгаа. Сэлэн бодонс баг дээр бол мэдээж хэрэг скаут ажлууд араа албаны хийгээ явж байгаа. Бид нар бол зөвхөн бэлтгэл дээр одоо тоглолт яаж хамгаалах уу, яаж тоглох уу гэдгийг бас бэлтэж байгаа. Баярлалаа, сайхан шинэлээрээ. За сайхан шилцгээрээ. За хожил авлаа. Баяр хүргээн маш чухал хожил байлаа. Тэгээ Сүхбаатарын хувьд бас өнөөдөр 31 оноо авч бүх тоглогчдыг оноогоор тэргүүллээ. За одоо манайд ер нь улирлын 3 тоглолт үлдсэн байгаа. Тэгээд плей-энд орохын тулд бид нар заавал 1 юм 2 ажил хэрэгтэй байсан. Тэгээд өнөөдөр Эпс багийнхаа эсрэг маш сайн тоглолтыг багаараа үзүүлж чадлаа. Бид нар багаараа тоглолтын эхнээс л ирч хүчтэй гарч ирсэн. Тэгээд өнөөдрийн тоглолтыг заавал аавна гэсэн тийм итгэлтэй байсан. Тэгээд яг мөн дээрээс нь бас үзэгч фэнүүдтэй модон могоо жилийн хамгийн сүүлийн тоглолтод хожил байгуулж бэлэг барьлаа. Сая сүүлийн үе дээр бас асуулт асуухад сүүлийн үе дээр оноо нэлээд ойртлоо шүү дээ. Тэр үе дээр Сүхбаатарын бас багийнх нь хэр ер нь сандралт ороо гэж харж байна. Ерөнхийдөө гайгүй Эпс баг маань угаасаа өвчтөд лигийн хамгийн шилдэг баг. Тэгээд угаасаа л онооны зураг ойртолж орж ирэх нь тодорхой байсан. Бид нар хуцаалахаар техникийн хагацын дараа ярьсан. Эпс угаасаа нөхөж орж ирэн тэн дээр нь гол нь 50 байр шүү гэдэг. Өнөөдөр манай
Галлоуэй хамгаалт тоглохын сайн байсан болохоор Веслид минут олдсонгоо тэгээд Веслигийн оноо авалт хамгаалтыг өөрөө хийж чадах хэрэг нөхөхийг хичээсэн. Баярлалаа. Мөн үзэж байгаа үзэгчдэд андаа шинэ оны мэдчилгээ өргөл цагаан сарын. За тэгээд нийт сагсан хүмүүс сонирхолтой ирж өмөр жилдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт болон эрүүл их сайн бүгд хүсье. Хүслэгтийн байдлыг хамтдаа харж сая их олон зүйл тодорхой болсон. Бишэлт металл эрх улирлаас хөгжлийн лиг тоглоно. Харин бүрэн скор Mongolians дээд лигтээ үлдэх хэсэг нь плей-ины тоглолтоор шийдэгдэх боллоо. Omni Эрдэнэт Miners болон Сэлэн Бодонс багууд плей-офф тушраа таарах нь нэгэн тодорхой болсон бол тэргүүлэгч 3 багийн сүүлийн тоглолтуудаас хамаарч үлдсэн учраас өнгөө олох нэ. Ингээд эцэст нь та бүхнийг өнгөрсөн 7 хоногийн шилдэг довтлогоонуудтай хамт үлдээе. Эх 7 хоногт плей-оффын эхний тоглолтуудын дараа эргэн уулзцай. Чао чао. Ховч чонхруудын эсрэг энэ үлрэлийн бас тэгээд үзүүлсэн Болор Эрдэнэ унагцсан шүү. Барсуулт Жемчнаас шийдэлтийг олсон Баатар Эрдэнийн барсуултын хоолын зай жилд оновчтой. Одоо бол Эрдэнэтлагийн дараагийн байрал эзэлт бол тий уран гадаа зогсно. Пэл ирнэ, доор зай гарна. Өсвөр маш өндөр байлаас довтлогоо оновчтой болгож чадсан. Барсуулт за Тэмүүлэн 2 шийдэлтийг хийцэн байгаа шүү. Хамгаалагчаа өмрөөгөөд явуулсан давсан Жорди Чиминга хүчтэй төгсөглөө. Амтэр алчлаа Барсуулт дамжуултыг өгсөн Жорди Чиминга явж тоноогоо авсан. Wesley. За хурдгээд гараад ирсэндээ нэгээр хаяад өгсөн Jonathan Galloway. Хүчтэй төгсгөлийг хийсэн. Болордын Кижэ Мактанес удирцсан. Хүчтэй слэм данк. Хүчгүүдээ асчсан очиг унтраачлаа да. Яасын сүүлийн 10 секундыг бүтэн барьж байгаа довтлохоор болсон Маккензи Муур нэгээр хаяад өгсөн энэ хоёр тоглогчийн хослолыг энэ удиралд бид дэндүү олон удаа харж байгаа. Ингээд Бишэлт Металл баг эхний хагасны сүүлийн завсарлага захиалж байна. Тэдэнд 4.6 секундын хугацаа байгаа. Lydell Elmore Санчер Мактанес төгсөн загрын дээрээс явцсан. Ямар гоё довтлоо вэ? Барсуулт ямар гоё коридор ашиглан орсон бай. Цагийн дээрээс явчлаа. Яа. Баатар Эрдэнийн Барсуулт өөрийнхөө төсрэлтийг гайхуулсан нэг довтлоо байлаа. Зөрөөд инх баясгалан яваад орсон. Алдаа зайд өгсгөл амжилттай боллоо. Муур хүний илүүтэй гараад ирсэн байгаа. Маккензи Муур нэгээд Lydell Elmore. No look pass нэмээд alley-oop гайхалтай довтлогоо байна.